Сайн залуус за ингэ би даахгүй байна. Өнөөдөр та бүхэндээ харан хамтлагийн бас нэгэн сайхан дуу зааж өгч байна. Энэ болохоор 6 7 жилийн өмнө гарч ирсэн дуу байна. 8 9 жилийн өмнө байна уу? Харан хамтлагийн уучлал хайр түн гэх юм айгүй гоё дуу. Тэгээд яг энэнийг болохоор яг лавга ахыхаа яг дууснаар нь биш харин coverсан хоёр мундаг залуу coverсан байдаг. Тэгээд эртний бүтээлтэй. Тэгээд тэр хоёрынхаа яг тоглосноор нь та бүхэндээ зааж өгье. Тэгээд дуун маань болохоор капо ашиглаж байгаа. Тэгээд хэрвээ капогоо тохиолдох юм бол яг сурсан тэр зүйлээ капогоор яг эхнийхэн ладнаас нь бариад хуучаад яг адилхан болно шүү. Тэгээд яг зарим тохиолдолд хүмүүс капого үеийн байдаг. Тэгээд тэр үедээ яг нөгөө капогоос өнгөн дээшээ дуурж байгаа. Эсвэл доошоо ч юм уу тий. Өнгөө нөгөө октав дээр дуулж болно шүү. Тэгээд яг дуу маань өөрөө болохоор солиз минут явж байгаа. Тэрний ми минут бариад дуурчаад нэг видео болно гэсэн. Тэгээд яг капого үед яах вэ? Капого болохоор яах вэ? Тоглож болохгүй гэдэг. Тэр асуудалтай байхгүй. Ерөөсөө л капогийнхоо оронд ерөөсөө нэгдүгээр ладнаас ахуулаад нэгдүгээр лад чинь капо гэж ойлгоод тоглож яг адилхан дуурах болно. За ингээд харан хамтын уучлал хайр. Навчтай хамтдаа шаргалсан бодол бүхнээ би сэтгэлээс холдуулж чадмааргүй лэмээ чиний дэргэд байсан цаг мөч бүхээ миний сэтгэл одоо ч тодхон харагдаад хаврта хамт цэцгэлсэн хүсэл бүхнээ би чамаасаа салгаж чадмааргүй лэмээ чиний дэргэд байсан хүдэш бүхээ чиний сэтгэл одоо ч сэрүүн байгаасаа чамайга би бодлоо хайраа би дурслаа өнгөрснөөс үнийг хайж өнөөдөр би дуулаа намайг уучлал хайртай ночи намайг сонс зүгээр л уучлал хайртай ночи зүг бороогүй борхон хийнэ өнгөрснөөс үнийг хайж өнөөдөр би дуулаа бороотой хамт саралсан гуний бүхнээ би бодлосон нууч болмооргүй байна харин өмөрч байсан гээ мөч бүхэн хүний сэтгэлээс амар холдон гэж үгүй чамайга би бодлоо хайраа би дурслаа өнгөрснөөс үнийг хайж өнөөдөр би дуулаа намайг уучлал хайртай ночи намайг сонс зүгээр л уучлал хайртай ночи зүг бороогүй борхон хийнэ өнгөрснөөс үнийг хайж
За уучлал хайлт минь яг cover-оор та бүхэнд зааж өгсөн. За эхлээд интро хэсэг. За дуугар та болж байгаа учраас би удаан тоглоё. За бидэнд кап 2 болно. 1 2 3 4 латан дээр капотой. За тэгээд ихтэй бүгдээрээ бадгийн аккордуудын дараалалыг тоглоо үзье. За бадман ерөөс энэ 3 аккорд л юу? За sol diez minor support. За ерөнхийдөө капоноос хойш хоёртлаад тэгээд 5-ын 6 4-ийн 6 дээр ингээд. За дараа нь do diez minor аккорд яг энэ аккорд нэгний хугацаа доошлуулчихна. Тэгээд энэ хурууга 2 дугаар утасны 5 дугаар латан дээр тавьчихна. За дараа нь re dominant re diez dominant. За ийм болно. За 5 дугаар утасны 6 дугаар лад 4 дугаар утасны 5 дугаар лад 3 дугаар утасны 6 дугаар лад 1 дугаар утасны 6 дугаар лад ийм. Тэгээ буцаад за ийм болж. Өсвөл энэ 3 аккорд бадаг дээр дандаа тоглогдно. За дараа нь бадгийн дундлал хэсэг чамаа би бодлоо. За бадгийн манд дундлал хэсэг. За тахилт маань эхлээд бүгдээрээ аялаад дуудаад үзье. Тахилт маань ямар аккордоос явж байгаа do diez minor. За тэгээ fa diez major. За тэгээ c major. Тэгээд sol diez minor. За дараа нь do diez minor. Тэгээд re diez dominant. Тэгээд sol minor. За аялаад тоглоод үзье. Тахилтны өрөөс ингээд болоо. За эмгтэй хоолой явж байгаа. Эмгтэй хоолой маань модуляц хийгдээд өнгө нь одоо бүтэн өнгөөр дээшлэгдэг. За тэр аккордуудыг бүгдээрээ сурах. Эхлээд re diez minor. За тэгээд sol minor. За тэгээд la diez dominant. Тэгээд буцаад re diez minor.
За бадаг маань ерөөсөө л энэ 3 аккорд явагдана. Re диез минор, Sol диез минор, Ля диез доминант. Тэгээд Re диез минор. За модуляц хийгдснээс хойш дахилтыг эмгтэй хоолойны дахилтыг бүгдээрээ тоолоод үзье. За аккордын дараалууд энэ аккордууд юм. За эхлээд Sol диез минор, за уучил, Do диез мажор, тэгээ Fa диез мажор, тэгээ Re диез минор. За дараагийн торгонд дахиад Sol диез минор, тэгээд Ля диез доминант, тэгээд Re диез минор. За энэ дараалал юм. За баруун гараа таталт маань яаж явж байхаар маш амархан. Ерөнхийдөө бадгууд дээр болохоор за суурангууд ороод 3 2 1 2 3 гэж товчно. 6 3 2 1 2 3 5 3 2 1 2 3 5 3 2 1 2 3 6 3 2 1 2 3 4 5 3 2 1 2 3 5 3 2 1 2 3 4 5 3 2 1 2 3 4 5 3 2 1 2 3 4 5 3 2 1 2 3 4 5 3 2 1 2 3 4 5 3 2 1 2 3 4 5 3 2 1 2 3 4 5 3 2 1 2 3 4 5 3 2 1 2 3 4 5 3 2 1 2 3 4 5 3 2 1 2 3 4 5 3 2 1 2 3 4 5 3 2 1 2 3 4 5 3 2 1 2 3 4 5 3 2 1 2 3 4 5 3 2 1 2 3 4 5 3 2 1 2 3 4 5 3 2 1 2 3 4 5 3 2 1 2 3 4 5 3 2 1 2 3 4 5 3 2 1 2 3 4 5 3 2 1 2 3 4 5 3 2 1 2 3 4
За энэ үсээ бад маань ерөөсөө дандаа ингэж явчихна. За дахилт нэрээ зөгч нь гэхээр цогц маань доошоо дээшээ доошоо дээшээ ерөөсөө л ингэж болчихно. За ингээд та бүхэндээ харан хамтлагийн уучлал хайртны хэмээх сайхан дуу зааж өглөө. Тэгээ бүгдээрээ сайхан гоё дуулаад, хамтдаа дуулаад, хайртай хүнтэй дуулж өгөөд энэ хүү дууг айгүй их гоё сураарай гэж босч. Тэгээд ерөнхийдөө би эхэндээ хийсэндээ капо байхгүй байх юм бол яг үү. Капо байхгүй байх юм бол яг капогоор эхний халааднаас яг бүх юмудаа тоолоод яг тоглож яг адилхан тоглох гэдэг. За ингээд уучлал хайртны бүгдээрээ сайн гитараа тастаарай.